Энэ гаднаас ирсэн жуулчид Монголын нойлын тал дээр айгүй их сэвэд байна. Тэгээд би энэ гадны жуулчдыг авч явж байгаа гайд хийж байгаа энэ залуучуудад нэгэн зөвлөгөө өгье. Энэ нойлын асуудлыг маш амархан энгийнээр тайлбарлаж хаа. Тэгэхгүй бол ингээ буруу ойлголт төрөөд байна. Зүгүүд наадвалтай ингээч. Монголын газар нутаг маш том. Хүн ам нь маш бага. Бид нар ерөөсөө зуны 2хан сар л ингэж хөдөө гадаа явж зугаалдаг. Тэрнээс бол ерөөсөө энүүгээр ингэж явдггүй маа. Тэгээд төр зурал ингэж зундаа нэг ингэж төр бийцэх газрыг гаргаад буцаагаад ингэ болчт юм аа. Энийг та бүхэн ойлгоорой гэж тайлбарлаад өчгөө. Бид нар энэ том тал нутагт боловсон нойл хийгээ тэгээд энийг манд суугаад ажилуулаад сууж явах хүн байхгүй. Нэгдүгээрт, хоёрдугаарт ерөөсөө 8 сарын дунд 9 сараас хоошоо энүүгээр дахиж хүн явахгүй. Энд ерөөсөө нойлын хэрэг байхгүй. Нойл бариад ч хэрэггүй. Гандаж гундаад ингээд дууснаа. Бөглөрөө таглараа дууснаа. Ингээд тайлбарлаж тэгээд болоод. Тэгэхгүй наад гадаадууд чинь Монголын жорлон нойл ийм байна, тийм байна гэдээ ингээд сэвэд нь штий. Яг нь нойлын асуудал хүнд байгааг би мэдчихэл та. Тэгтээ гадны улсуудаа нэг ингэсгийгээ зүгээр нэг гэдэг ойлголтын төрүүлээ хайчиж байгаа ч тий.